Энд олон зүйлийн арга байж болно. Би энд нэг хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна л дээ. Нэгдүгээрт нь одоо өвчин олсон бол заавал найдвартай эмнэлгийн хороонд очиж онцлуулах маш чухал шүү. Онцлуулахгүйгээр дураараа эмчилгээ явуулах бол туйлын буруу юм аа. Өвчнийг эрт сэргээлж, эрт оншилж, эрт эмчилвэл одоо бүрэмсэн идэх боломжууд байгаа. Бити зүгээр одоо манай эрчүүд бол ингэдэг штэ. Эмтэйчүүд ч байдаг л байх. Яах вэ тэгж байгаа зүгээр болчихно нөгөө зээл дэсвэрлж байгаа эмчлэх хамгийн сайн хугацааг өнгөрүүлдэг байхгүй юу. Зарим өвчнийг дэсвэрлж болно. Ханаа тагшаар бол тэгэл 7 өдөртэй байдаг юм штэ. Гэвч бол өөр зүйлийн хавдарч юм өөр зүйлийн өвчнийг дэсвэрлээд аюул болгон штэ. Тийм амь насаараа охирох юм болно. Тэгээд дураараа им уудаг. Одоо энэ нэг юу байна? Бас нэг бол одоо энэ гадуурч нь одоо им зардаг хүн олон байна. Радио, телевиз одоо мөнгө олж өөрийнхөө амьдрахын тулд одоо тэр орлогын олохын тулд одоо тэр хүмүүсийн зарим одоо хүмүүсийн тэр имийг сурталчилж байна. За тэгээд одоо энэ зүйлийн одоо ямар мэрэгэн төргөн хүн ч гэдэм мэрэгэн төргөн эмчиж гэдэг юм уу олон зүйлийн энэ сурталчилгааны ажлуудыг хийж байгаа байхгүй. Ер нь им гэдгээд бол эмчийн гарт байх ёстой юм аа. Энэ сурталчилгаагаас им авна гэдэг бол тийм зүйтэй юм биш ээ. Харин одоо өөр зүйлийн арга зам байвал дээр баг. Ер нь тэгээд 100 зүйлийн өвчнийг засдаг им гэж ер нь хизээч байхгүй шүү дээ. Тийм болохдоор одоо эмчийн зааврын доор зохистой, хоолтой, зохистой шимтгийлийн суурьтай, сэтгэл санаагаа тайван байлгаад эмчтэй хамтраа зүтгүүл ямар ч өвчин эдгэрч болох бүрэн боломжууд байгаа л да. Энийг өөрийгөө дайчлах хэрэгтэй. Харин тэр сурталчилгаагаас им авах бол туйлын буруу. Одоо тэр эрүүл мэндийн цагийг чинь цагийн мөнгөөр худалдаад авцсан л яриад байгаа байхгүй юу. Тийм болохдоор энэ талд та бүхэн бас нэг анхаарлаа хандуулах болов уу гэж би бодож байна л да. Тий хүнд одоо мэхлэгдээд тэр хэдэн төгрөгөөр зараад дээрээс нь имэл уун гэдэг чинь ба штэ илгээр дамжин. Тэгээд илгэнээ чинь муудуулдаг, ходоодыг чинь муудуулдаг, бөөрөнд очиод бөөрөөр ялгарна, бөөрнөөс нь дараасыг өндрүүлдэг. Ингээд таны эрүүл мэндийг их охируулдаг байхгүй. Зарим хүн байнга эндээс юм уугаал тэр сурталчилгааны имэгч уугаа тэр хэрэггүй. Харин та өөрийгөө дайчлаа. Зөв хооллох хэрэгтэй, зөв сэтгэх үйтэй байх хэрэгтэй, зөв сохромжтой хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө нууц хүчин чадлыг дайчлах тийм итгэхүйжлийг бадруулах ийм олон зүйлийн сайн аргууд байна штэ. Байгаалаг аргыг хэрэгэл зураарай. Би энд нэг шинэ арга танилцуулъя гэж бодож байна л да. Гэхдээ ер нь шинэ арга ч юу ах вэ те? Ер нь хэрэгэлсээр л ирсэн юм л да. Энэ одон хорт авдартай хүмүүсүүдийг ингээд цуглуулад, суралцуулад, ойлгуулад өвчнийг ялан давах вэ гэд ингээд олон зүйлийн хичээллээ. Тэгээд энэ хүмүүсүүдийн хооронд одоо сайн нэрийг сайн зүйл зүүсэн штэ. Хүмүүс хоорондоо дуршилгаан солилцсон. Тэгээд ярилцсанаас болоод сэтгэлийн дараас нь хөнгөрөн гих зоригийн олон үйлдэлүүдийг дамжихтаар хүний өвчин өөрөө эдгэрэх боломжууд гарч ирж байгаа байхгүй. Ингээд хорт авдрын эдгэрэлт бол эрс нэмэгдсэн байдаг. Тэгээд хэрвээ ингэж суралцаагүй хүмүүсүүд бол амархан одоо нөгөө ертөнц рүү явж байна штэ. Гэвч бол ингэж суралцахтай зэрэг гайхамшиг үсээд одон хүний өвчин өөрөө эдгэрсэн юм уу, эдгэрэлтэн төрөгдсөн юм уу, эмчилгээт нь бол нэн сайн болсон. Ийм жишээнүүд их олон байт юм л та. Хорт авдрын талдаар бол тэгээд ер нь хүн гэдэг амтэн болвол байна штэ. Их дуурайн дагдаг амтэн. Хүн мэдгүйгээр сонсож бодохгүйгээр бол дамжуулдаг, энерги дамжуулдаг, шинэ үг яриа, чимээллийг дамжуулж байдаг. Энэгээрээ дамжаад бидний биеийн дотор байгаа тэр нууц хүчин чадлууд сэрдэг. Ингээд хорт авдрыг ялан давдаг. Ийм үлгэр жишээнүүд их олон байдаг юм л та. Би ч одоо энэ талд одоо олон жил судалгаа хийж л байна л да. За тэгээд нөгөө талаараа авч хэлэх юм бол одоо хүн бол ерөөсөн дуурайн дагдаг амтэн штэ тийм ээ. Бид нар олон зүйлийг бид нар санаачлахгүйгээр суралцаж байдаг. За жишээлбэл судалгаа хийсэн хүмүүсүүд ингэж үзсэн байна л да. Энэ нисгэлийн буудалдаар юм уу одоо тэр галт тэргийн өртөөнд юм уу хүлээгээ сууж байгаа хүмүүсүүд нэг хүн өвшихтэй зэрэг олон хүн дагаад өвшээдэг. Нэг хүн хоолойгоо засахтай зэрэг олон хүн дагаад хоолой засдаг. Нэг онцгой энэ номын санд ингэ чимээгүй сууж байгаа усуд байна штэ ингэж ном үзээ сууж яхад бол нэг хүн л хоолой засвал олон хүн дагаад хоолой засдаг гэж байгаа байхгүй. За түүнээс цаашлуулаад аваад хэлэх юм бол зарим нэг хүн одоо ингээд биеийн захтнаа маажих хүртэл шууд нөгөө хүнд халдварлаа тэр хүн маажиж эхэлдэг гэж байгаа. Энэ ямар учиртай байна гэвэл энэ гол учир нь ба штэ тэр хүний тархин дотор одоо он удаан жилийн энэ хөгжил хувьслын дагуу бий болсон тархины зарчимт үйл ажиллагаа. Энэ ямар үйл ажиллагаа гэж юм тэр хүн захтанжээ шүү. Та одоо өөрийн биеийн хичээх хэрэгтэй. Энд чинь захтанжаа гэж ийм үйлдэлийг явуулж байгаа сэргийлэх өөрийгөө хамгаалах үйлдэл байхгүй юм чинь. Дуурайн дагна. За ийм учраас бол хүн бол их дуурайн дагах чадвар их өндөр байдаг байхгүй юу. Энэ бол бас өөрийгөө хамгаалж байгаа л систем л да.
За нөгөө талаараа эрдэм мэдлэгийн талаар авч хэлэх юм бол ерөөсөн хүн бол тийм маш олон зүйлийг одоо дуурайнд анхаарал суралцж авдаг байхгүй юу. Жишээлбэл одоо хүүхдүүдэд даваал гэх юм бол тэр хүүхэд цаашаа хараад тоглоо сууж ясан том хүнээ үг тархинд нь орцсон л байдаг үстэй. Тийм ээ. Ийм болохоор бид нар энийг одоо зөв ойлгох хэрэгтэй байхгүй юу. Гэвч бол зарим хүүхд аз ус тохиолдолд багтаа үг сонсч чаддаг байсан, чихэн сайн байгаад сонсголтой байснаас үг ярьж байсан бол гэмт сонсголгүй болоод аваар осолч юм ямар нэгэн байдлаас ороод одоо сонсголгүй болчих юм бол тэр хүүхэдийн үг хэлэх чадвар нь аажмаар муудаг, тэрэндээ зарим зүйлдэндээ үг хэлж чадах юм болчдөг байхгүй юу. Ийм болохдоор л энийг анхаарах хэрэгтэй байгаа юм л да. Хүн юмыг ер нь дуурайнд дагдаг байхгүй. Энд би нэг сэрээлтийн асуудлыг хэлье. Хүн болвол ингээд нийгэмтэйгээ дуурайнд дагаад байхдаа бидний тархины тарих гэдэг бол ер нь байгалаас ингээд заяатсан энэ юу байгаа байхгүй юу. Эсийг бүрдүүлсэн. Гэвч бол энэ сэрээгүй хичээлийн байдалд байгаа. Тэр заавал сэтгэл зочрлоор сэрээх ёстой байхгүй. Энэ сонсгол муудахтаараа үг ярьж чадахгүй нэг эсэн сэрхэн болчихж байгаа байхгүй юу. За тэгээд энд нэг жишээ байт юм л да. Энэ телевизээр манай энэ 12 дугаар телевизээр гарч ирсэн юм. Тэр сувгдаар бол юу гэжсэн бол би даант хайртай гэсэн тийм нэг нэртэй юу байсан байхгүй. Энэ бол Жумадин. Шаншин мужийн Жумадин баха. Тэгээд Жумадинд бол нэг 10 настай 12 настай нүүнүү гэдэг энэ жоохон хүүхэд бол үг хэлж чадахгүй амьдралдаа зөвгүй байгаа байхгүй юу. Тэгээд ямар учраас юм болсон байна гэдээ ингээд судлаад үзсэн чинь байна штэ. Аав нь 40 настай үедээ хорим хийсэн байгаа юм аа. Тэгээд тэр хүн бол бас тийм сэтгэлдээ тийм нэг жаахан дараастай ч юм уу сэтгэл нь жаахан хямралтай хүн байгаа юм л да. Тэгээд нэг удаа нь хорим хийснээр дараа хоёр охинтой болсон байгаа. Нэг удаа нь аваар ослоос болоод авгаагаа том охиноо алдсан байгаа байхгүй. Тэрнээс хойш бол би даан чам таартай гэдэг энэ хүүхд нэг настайгаас нь эхлээд 11 жил ерөөсөн энэ хүний ертөнцөд тусгаарлцсан байгаа байхгүй. Тэгээ энэ хүүхдийн тарих бол яг тэр үедээ тогтцсон. Тэгээ 12 жилийн дараа бол нийгмийн торгоос энэ хүүхэд байх ёстой гэд очиод үзсэн чинь үнэхээр энэ хүүхэд байгаа гэж. Гэвч бол энэ хүүхдийн боожлыг нь гаднаас нь харах юм бол зүгээр. Эмнэлгийн хороонд очиод ингээд юу яагаад тархиных нь CT хийгээд одоо олон зүйлийн талаас ингээд шинжилгээ үзэхдээ энэ хүүхдийн бол энэ бол эрүүл өсчихсөн. Гэхдээ оюун ухаан хөгжөөг. Оюун ухаан нь яг нэг насны дараа зогсчихсон байгаа байхгүй. Ягаад нэг насны дараа зогссон гэхээр нэг наснаас нь хойш орчин ахуйтай ерөөсөө ойртуулаагаа тусгаарлцсан. Зөвхөн аав нь хоолыг өгдөг байсан. Ийм байдлаас болоод ингэсэн маа. Зөвхөн ийм байдлаас болоод энэ хүүхдийн тарих хөгжөөгүй, сэрээгээгүй байхгүй юу. Иймэгтэр бол бидний биед бол маш их хэмжээний нууц хүчин чадал байдаг. Түүнийг сэрээх чухалтай байгаа байхгүй юу. Энэ бол их чухал нэг зүйлийн арга юм л да. Иймээс бол би бол нэг олон зүйлийн аргын дотор бол энэ суралцахаар дамжаад хүмүүсийн сэтгэл зочрол өгөхөөр дамжаад ингээд сэрээх аргыг бий болгож байгаа юм л да. Өөрийгөө эрүүлжүүлэх аргын хичээлүүдийг сурч байгаа. Тэгээд манай хичээлд одоо энэ хүмүүсүүд суралцахтаараа эрүүл мэндийн тухайтай мэдлэгийг эзэмшгээр барахгүйгээр цаана нь бол маш олон зүйлийн одоо сайн сэтгэл зочрлыг хүлээн авч байгаа байхгүй юу. Тэгээд энэ зуусан хүмүүсийн тийм сэтгэл санаа нь тайван амгалан өндөр сайхныг бодож байдаг, өвчнөө эдгэрэлтийг бодож байдаг. Энэ орчинд одоо сайн энерги үүсэж байгаа юм л да. Тэгээд их хэмжээ аль хүн олон байх тусмаа одоо их хэмжээний сайн энергитэй сайхан орчин бүрдэж байгаа юм. Энд одоо хэсгэн хугацаа байснаар таны бие сэтгэл эрүүлжих боломжуудыг бүрдэж өгж байгаа байхгүй юу. Ингээд хүний сэтгэл санаа ингээд сайхан тайван амгалан болохдоор бидний дотоод эрхтнээ үйл ажиллагаанууд тайван тогтуунаар сайнаар явагдаж байдаг, хамгийн сайн байдалд хүрж байдаг. Бидний тэр өвчнийг эсэргүүцэх хүчин чадал дархалгаа сайн болж байдаг. Бидний тэр эд эсүүдийн үйл ажиллагаа одоо сайнаар явагдана, тийм ээ. Тэгээд хүний биеийн одоо өөрийгөө эрүүлжүүлэх систем маш сайн байдалд хүрнэ. Ийм байдлын дор одоо өвчин байгаа олон шүү дээ. Өвчин олсон ч гэсэн амархан идэг шүү дээ, тийм ээ. Ийм болохдоор энэ талд анхаарал тавих хэрэгтэй. Миний энэ одоо зохион байгуулалт юм уу, миний өөрөө бүтээсэн энэ хичээлд одоо олон хүн суралцж байгаа л да. Суралцаад олон хүнээ өвчин эдгэрсэн. Энэ бол боттой одоо тэр шингээлтийн бүсүүд байж байгаа. За тэгээд одоо өөрийгөө зөв хөтлөө, зөв авч яваад өвчин эдгэрж авах өдрөтөл нь олширч л байна л да. Энэ миний гавьяа ерөөсөн биш ээ. Би хүний өвчнийг эдгэрч байгаа юм биш. Энэ хамгийн гол асуудал юм. Тэр хүнд нь өөрийнх нь биед нь байна. Тэр би зөвхөн юу хангаж өгч яах вэ? Эрүүл мэндийн тухай амьдрах арга ухааны зааж өгч байна. Би хичээл сонсох юм боломжийг хангаж өгч байна. Би энэ олон хүмүүсүүдийг цуглуулж ирээд энд хичээл ороод ингээд сайн болно гэсэн ийм ойлгодууныг өгж байгаа байхгүй юу? Зөвхөн би тэр хүнд одоо сайн сэтгэл зочрол авах, эрүүл амьдрах арга ухаан
энэ сайн нэрийг үүсгэх ийм тохиолдлуудыг өгж байгаа байхгүй. Тийм болохоор тэр хүмүүсүүд өөрөө л өөрийгөө эрүүлжүүлж байна шүү дээ. Энд бол бас онцгойлон тэнд хэлэх нь бол энд бол ямар тийм нэг рид шид юм уу гадаадын хүчин бол үнэхээр байхгүй шүү. Энийг харин зөв ойлгох хэрэгтэй. Би жишээлбэл одоо энэ нийгмийн тойрог одоо энэ хушуунуудын нийгмийн тойрог дээр олон хушуунд очиод хичээл орж өгч л байгаа л да. Зарим хушуунч үргэлж хөдөлөөл явуулж л байгаа. Зарим хушуунч тэгэл нэг хоёр ороод тэгэл өнгөрч л байгаа л да. Энд суусан хүмүүсүүдэд бол маш олон сайхан байдлууд илэрж байгаа. Энд суусан хүмүүсүүд эрүүл мэндийн тухайтай суралцж байгаа юм. Энэ бол бас нэг зүйлийн эрүүл мэнд амьдрахын давчин гэх юм уу да. Олон түмэн одоо ч нэг юм байна штэ. Одоо гагцаардмал тийм одоо гэрэн сагсан настай улсууд их олон болж байна. За бие муутай улсууд нийгмийн харьцаа их тасарж байна. Тэгээд одоо ажил ихтэй энэ нэг асар дотор ингээд сууж байгаа хүмүүс чинь хоорондоо ерөөсөө ярьдаг л байхгүй. Тэнд бол их сайн болоо нэг толгой тогтдог л болцсон байгаа юм чи. Эн чинь бол хүн төрөлхөөтөнд авч хэлэх юм бол буруу юм байхгүй. Хүн төрөлхөөт чинь бол заавал энэ ярьж байдаг, сэтгэлээ нээж байдаг, ингэх тутмаа нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байдаг, олон нийттэйгээ хамт байх үед сая энэ хүмүүсийн сэтгэл санаа нь тайван болж бие нь эрүүл байх ийм нөхцөлүүдийг бүрдүүлж өгж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи манай энэ дээрээ суралцахтаараа энд одоо хүмүүсүүд сайхан чөлөөтэй ярилцсан бас энд одоо тэр стрессээс гарах сэтгэлийн дараасыг авч хаях хичээлүүд байна. Энд бас биеийн тамирын хичээлүүд байна. Олон нийттэйгээ хамт байна. Ингэхдээ энд ирсэн баг бүх хүмүүсүүдийн сэтгэл санаа тийм тайван амгалан болдог. Их сайхан өөдрөг болдог тийм ээ. Ингээд сэтгэл санаа чинь өөдрөг байгаа сайхан байхдаа таны биеинд байгаа тэр муу шиг баг зэрэг өвчнөө байдлууд чинь байна шүү дээ. Аяндаа устддаг. Таны сайнтай тал чинь одоо томроод ирээд сайн болохдоор чинь аяндаа л тэгдэг. За энэ тухайтай би одоо энд нарийн ярьчгүй. Тэрийг би дараад нь нарийн ярина гэж бодож байна л да. За тэгээд одоо хүн болвол төрсний хувьд бол би хамгийн ихэнд хэлжсэн шүү дээ. Хоёр зүйлийг л хийх ёстой шүү. Нэг нь эрүүл мэндийн тухайтай суралцах ёстой. Хоёр нь аж төрөх амь зуух ухааныг сурах ёстой шүү. Одоо нэг л зүйлийг амь зуух ухаанаа л суралцаад байгаа байхгүй. Энэ бол туйлын буруу юм а. Тэгээд эрүүл мэндийн алга болохдор бүгдээрээ алга болчих гээд байгаа байхгүй. Энэ талаар их зөв ойлгоорой. Тэгээд энэ эрүүл мэндийн тухайтай суралцнаа гэдэг чинь бол тэгээд та өөрийнх нь тархин дотроо тийм эрүүл мэндийн төвийг бий болгож байна л гэсэн үг. Энэ эрүүл мэндийн төв бий болчихдороо таныг санамсаргүйгээр хөтлөөл аваад явна. Та эрүүл байхаар барахгүй таны хүсэл мөрөөдөл, таны биелүүлэх ажил чинь таны амжилт орох чинь их тусд юм болно. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр вэ штэ. Та энд сэтгэл зүйн тухайтай суралцах болно. Сэтгэл зүйн тухайтай суралцаа хүнтэй зөв харьцах болно. Ээж аваа хайрлаж хүндлэх болно. Эндээс хайрын их булаг ундарч байгаа шүү. За тэгээд та нийгэм дээр очиод энэ хайраа хүртээхтэр тантай хамтран ажиллахгүй олон болно. Та тэгээд ажил үйлс чинь өөдрөг байгаа. Амжилтанд хүрэн шүү дээ. Тийм ээ. Ийм олон зүйлийн сайн юмнууд байгаа. Бид нар өөрийнхөө үзэл бодолтыг өөрчлөх хэрэгтэй. Би зөвхөн зүгээр нэг эмчилгээний ажил хийх гэж байгаа юм биш ээ. Би бол зөвхөн таныг эрүүл байлгахаар барахгүй та ирээдүйд хүртэл амжилт хүрэхэд чинь суурь тавьж болох ийм сайхан зүйлсүүд бий гэж одоо ийм хичээлүүдийг олон жил судалж хийсэн нэ үр дүнд бас сайн амжилтанд бас хүрж ил байгаа л да. Тэгээд одоо энд ирсэн хүмүүсүүд чинь олонтойгоо байхтараа тэгээд олон зүйлийн сайн юмнууд үүсэж байна. Тэгэж сэтгэл санаа сайхан баяртай байна. Тэгээд сайн нэрийг үүсэн сайн энергийг хүртэн олон зүйлийн хүний биеинд их хэмжээний нууц хүчин чадлууд байгаа. Түүнийг сэрээж болно. Ингэснээрээ та их сайн сайхан зүйлсүүдийг хүртээд та манай эндээс их олон зүйлийг олж авна гэдэгт би итгэлтэй байна.